Сайн байцгаана уу? Бид хоёр та нартаа саналаа хэрхэн өгөх талаар тайлбарлаж өгье. Шууд ойлгомжтойгоор тайлбарлая. Таныг санал авах байранд очиход хоёр саналын хуудас өгнө. Нэг дээр нь нэр дэвшигчдийн нэрс байна. Харин нөгөө хуудсан дээр улс төрийн нам, эвслүүдийн нэрс байна. Нэр дэвшигчдийн нэртэй хуудсан дээр таны тойрогт хэдэн мандатын тоо байгаагаас шалтгаалan та яг тэр тоогоор нь нэр дэвшигчдийн нэрсийн урд байрлах зовын дүрсийг дүүргэн бодно. Жишээ нь 8 дугаар тойрогт 5 мандаттай гэсэн байгаа бол 5 хүний л нэрийн өмнөх зовын дүрсийг дүүргэн бодож тэмдэглэх ёстой юм. Таны тойрог яг хэдэн мандаттай байна? Тэр тоогоор нь л сонголтоо хийж тэмдэглэх ёстой шүү. Илүү эсвэл дутуу тэмдэглэвэл хүчингүй тооцно. Тийм болохоор тойргийн мандатын тоог маш сайн хараарай. Хэрэв мандатын тооноос дутуу санал тэмдэглэснээр шалтгаалan таны саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж уншаагүй бол тухайн саналын хуудас дээр мандатын тоотой тэнцүү тооны саналаа дүүргэн будаж гүйцэн тэмдэглэнэ. За нөгөө саналын хуудсан дээр нь зөвхөн улс төрийн нам, эвслүүдийн нэрс байна. Энэ хуудсан дээр бол та өөрийн сонгосон зөвхөн нэг нам, эвслийн өмнөх зөөвийн дүрсийг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Илүү тэмдэглэхгүй ганцыг л тэмдэглэн шүү. Мэдээж санал өгөхдөө ойлгохгүй зүйл гарвал санал авах байрны ажилтнуудаас зөвлөгөө маш сайн аваарай. Та, бид хариуцлагатай сонгогч. Сонгуультай идэвхтэй оролцоорой.